Хүүхдийн радио. Сайны цаг. Хүүхдийн цан цагаараа контент та бүхэнд хүргэж байна. За хөтлөгч болон найруулагч нар маань за асуулт хариултанд хариулна. Тэгээд зөв хариулвал шагналгүй, буруу хариулвал шийтгэлтэй. Гэхдээ хамгийн олон асуултанд зөв хариулж чадсан тэр хүн шагнал авах байгаа гэдэг. Асуулт хариултаа эхлүүлцгээе. Ухааны сава шалгая. За. Тэгэхээр 3 хэсгээс бүрдэнэ. Тэгэхээр бүгдээрэнд нь бас цааны цагийн минь төргий би бол орохгүй гоё. За. За ингээд асуулт ойлгомжтой. Асуултаа сайн сонсон шүү. Дракот. За ихний асуулт. Ихний асуулт сайн сонсон шүү. Доод уруулыг юу гэдэг вэ гэж. 1 5 секунд шүү. 2 3 4 5. За ингээд дүр. За авч. За. Доод уруулыг бол хөмхий гэдэг юм байна. Бид нар чинь нөгөө хөмхийгөө зуугаад гэж ярьдаг тийм. За. Зуух гэдэг шүү дээ. За ингээд нэг юм мэдчихвлаа. Тэр хэсгийг хасчих тий. За, хоёр дахь асуулт камера дээр. Зарим нь маш амархан шүү. Шуу яагаад жирэгдэг вэ гэж чинь. Ярьж чаддаг болохоор. За, easy дүрья. За, хойш. За, зөв. За, камера 1. За, зарим нь ийм амар гоё амархан асуулт байгаа шүү. Гал ус хоёрын хооронд юу байдаг вэ? 1 тагта. 2 За. Гал ус хоёрын хооронд тогоо байна гэж. За. Сайн сонсон шүү юм заяа. Хажид гэж байгаа. Хажид гэдэг нь хүний нэр шүү. За. Хажид хачин имээ яагаад хайсан бэ гэж. Хажид хачин имээ уудаг юм шүү. Хажид хачин имээ яагаад хайсан бэ? Энэ хөгжөөнд асуулт шүү хошин. За 1. Тэгээ одоо яах юм? Юу гэсэн үг бэ? Хариулаач. Гэхдээ яагаад хайсан яаж мэдх юм бэ? Үгүй бодлоо. 1 2 Хажид хачин имээ яагаад хайсан бэ? 3 Салглаад гэж. 4 За дүрчээ. Зоригтой дүр шүү. За бай. За энэ Тийш харъя ба. хариулт нь болохоор яга хийцээ. Хэрэггүй байсан учраас хайсан шүү заяа. Хэрэггүй байсан учраас л хайж байхгүй юу? Хэрэггүй мэдээ яах гэж ууссан. За. Чи хангалттай дүрэн заяа. За хамгийн хэцүү л асуух байлгүй. Чи уулын замаар машинтайгаа маш хурдан явж гинэ гэж байна. Хажуу талд чинь асаг хад, нөгөө талд чинь ангал байна гэж байна. За гэтэл урдаас чинь нэг өвгөн нэх гой залуу хоёр гараад иржээ. Чи алийг нь сонгох вэ гэж. Гэхдээ бэж та миний хоёр талд нэг талд нь хатаас нөгөө талд нь жадлага байгаа. Хадаас нэг талд нь ангал чи машинтайгаа хурдтай явж байгаа. Өмнө чинь гэсэн чи нэг өвгөн нэх сайхан залуу хоёр гараад ирсэн чи алийг нь сонгох юм гинэ. Тэгээ би тэр нэгийг заавал авах хэрэгтэй юм уу? Үгүй мэдгүй хошоо асуулт шүү дээ. Тэгээд хоёулынгийн суулгаал явчих л та цааш. Болохгүй юм. Биш байна. Яг бай тэгээд хэсгэн зуур яагаад яч дөө. Нэг. Сайхан залууг л авчих. 2 буруу байна дүрээ. Чи машинтайгаа асар хурдтай явж байгаа юм чи өмнө чинь гараад ирэхэд чи шууд торомсол гიშгэж хамгийн дөрөв. Би дайрах юм. Харамсаад гарч байсан юм биш үү нэр. Хүүхдийн хайцсан. Миний царай яахгүй. Оо.
Яа. За, дараагийнх нь байшинд байдаг ба байдаггүй байжээ гэж байна. Гэтэл гинт төмөр гарч байдаг цонхор байдаггүй хаалгаар гараад ам гарчаа байшинд хий үлдсэн бэ. Уусаа байшин байгаа юм шүү. Үгүй ээ. Байшинд байдаг ба байдаггүй байжээ. Төмөр гарсаж чинь байдаггүй нь хаалгаар гарчихсан. Байдаг нь цонхоор гарцсан. Тэгээ хин үлдэх юм бэ. Байгаа нь үлдэх юм шүү. Үгүй шүү дээ. Турч баан үлднэ. Анзаа хөлтөд шүү. Хөлтөдсөн байх шүү. Хөлтөд байх шүү. Ингэж хөлтөхгүй шүү. Бүтэн дөрөв шүү. Хамгийн том юм байна. Тийм байна. Чичшнийг бүүсдэг. За дараагийн асуулт. Амархан асуулт байна шүү. 5 лааны 2-ыг унтраавал хэд үлдэх вэ гэж байна. 3 үлдэнэ. За зөв. Easy. За. За энийг алгасч дөө. Монголын хамгийн өндөр орон сууц 25 давхар гэж бодвол түүний доор юу байх вэ? Гараж. 1 5 давхар гэж бодвол 2 газар. 3 Юу юм бэ? 5 давхар. 4 24 давхар л байж таа шүү дээ. Наачсан баг шомпчуу яа живлээ өө. Үчи баг шомпчлаа өө. Тараа авчраа яа. Живлээ штэ. Айгуусан живлээ өө. Баг стат ширээг авчихгүй. За, зөрөгтөө дөрөв шүү тавьраа. За дараагийн. За энэ амархан шүү. 2 өдөр үргэлжилсэн бороо орж болох уу гин. Болно. Болохгүй. За Болохгүй. голд нэг шүн байж таард юм байгаа үстэй. Хашаасаа амар хэцүү байт юм аа. Тэгээ нэг салфит мэж бидэг авах юм. За дараагийн. Эмэгтэйчүүд нууцыг хэр удаан хадгалдаг вэ гин? Дараагийнхаа хүнтэй уулзтлаа. Easy. Да. Тэгээд дээр 10 болчмороос нэгийг нь буудах юм бол хэд үлдэх вэ гэж байна. Амархан шүү. Болжмор ч нисэн явчтэй. За зөв нэг. Easy. Нэг л үлдэх шүү дээ. Үгсэн нэг нь үлдээл бусд нь явчих. За яг авчих хөө. За асуулт маань талдаа орсон шүү. Ямар хүний туулсан зам их боловч үдсэн газар нь өчүүхэн байдаг вэ? Туулсан зам нь их боловч үдсэн газар нь өчүүхэн байдаг вэ? Ямар энэ мэрэгжилтэй холбоотой. Байлигч хүний юм уу? За авчаа далаачаа. Easy. За тогруу ягаад нэг алхаад л өрөөсөн хөлөө өргөөд байдаг вэ? 2 хөлтэй болохоор. Үгүй. За. Хоёулаа ингэ өргөх юм бол унтчихна гинэ. Яа. Буруу харилцсан юм уу? Буруу шүү дээ. Яа. За одоо ингэ эстрад гин. Хошоо асуултууд дууссан. Одоо хэдүүлээ нөгөө FM радио гэдэг утгаараа урлаг соёлын асуултууд руу орно.
Одоо тийм учраас ямар ч хошин байдлаар бодохгүй гэсэн үг шүү. Заяа. За 20 дугаар зууны эстрадын манлай эмэгтэй дуучин Саран Туяа. Эрэгтэй дуучин нь хэн бэ? Эрэхтэй Манлаатар. Дамд сүрэх гэдэг юм чи. Дүр. Эстрадын дуучин. Жив. Саран Туяа гэдээ хариулах гэсэн шүү дээ. Живэ. Манлаатар. Энэ эрэхтэнд хурлаатын төмөр агсан баггүй юу? 20 дугаар зууны эстрадын манлай дуучин. Тэгээд 1999 онд 100-ны манлай эмэгтэйгээр нь Саран Туяа, эрэхтэйгээр нь хурлаатын төмрийг тодруулж байжээ. Энэ бүр Монголын үндэсний олон нийтийн телевиз болон Монголын радиогоор сонсогч үзэгчдийн санал асуулгаар тодруулж ирсэн юм билээ ш. За дараагийн асуулт. Минут нууцлаа. За дараагийн асуултаа сонсоорой. Хуучнаар одоо бол нацаг дөрчийн хөшөө байгаа. Хуучнаар Ленний хөшөөний хажуугийн байшинд цомгоо гаргасан хамтлаг ямар хамтлаг вэ? Madness. Бро дүр. Ямар хамтлаг вэ? Тэгээ Lemons залуу Ленний ойролцоо 3 давхар цомгоос гэж. Салфетик нэрээ нэгэнд өгөө нүд хайрч байгаа. Хоёр дахь дүртэй бас хоёул. Тэнгисийн 3. Ам ямар амар бол тийм байх. За. За урлагийн асуулт үргэлжилж байгаа шүү. За Аймагийн асуулт. Харан хамтлагийн 35 жилийн ойн тоглолтын нэр юу байсан бэ? Зөв. Цэцтэй тарчин шүү. За. Дэги. Гал хамтлагийн дуучны нэр хэн бэ? Монголоор гал хамтлаг шүү. Дуучных нь нэр нь хэн бэ? Амархан шүү. 1 2 Жишээх гэдэг юм уу? 3 4 5 дүрээ. Галаа. Далаа юм байгаа ч тийм. Даваа далаа. За ингээд дүрчтэй хөрх юм. Хөрх юм байна. Манай дээг шиг юм гоё дүрэг. За ганцаах. 5 хошуу малын нэг адууг магтан дуулсан Монголын амьд хөгжмийн хамтлаг ямар хамтлаг вэ? Адууг магтан дуулсан амьд хөгжмийн нэг хамтлаг байна. 1 Харан хамтлаг уу? үгүй 2 Язуур эстрад хамтлаг юм уу юу вэ? рок хамтлаг. Харангуул байдаг толин хул. Гэхдээ адууг Хүү бүр хамтлаг магтан дуулсан. Биш ээ. 3 4 Домог 5 за дүрья хатна хариулчихгүй. мэдэхгүй. Тэ зөв хариултыг сонсоод төхөө. Мохонк мөр амир гоё. За дараагийн. За энийг бараг хатна хариулчих юм байна дөө. Гойж таарсан байна. Түс тас төмпөн шанаг ямар хамтлагийн дууны үг вэ? Элгвард. Яг. За ингээ урлагийн асуулт дууссан. Одоо манай радиотой холбоотой асуултууд явж байгаа шүү. Тэгэхээр л энэ асуулт эхэлж За чамтай бүр хэцүү асуулт ирсэн байж тээ. За дүрчгүй. Гэхдээ би энд амар ач холбогдол өгсөн асуулт. Манай Хөх Тэнгэр радио хэдэн оны хэдэн сарын хэдэнд анх эфирээ цацсан бэ? 50 жил. Биш 30 жилийн өмнө. Нэг цаа. За дүрдээ. 25-аас 30-ыг хасан. За энэ дээр тайлбар өгье. Манай Хөх Тэнгэр радио 1994 оны 12 сарын 14-нд 2 цагийн нэвтрүүлэг цацаж байсан байна. Монголын анхны хит богино долгионы радио бол манай Хөх Тэнгэр радио юм а. Ерөнхий редактор Буйд Ахмед, найруулагч Саран Гэрэл, хөтлөгч редактор Оюун Тунгалаг гэсэн бүрэлдэхүүнтэй 94 онд анхны эфирээ 12 сар цацаж хийжээ. За дараагийнх. Одоо ингэ бүр амархан болж байгаа ш. Одоо дуусчихна. Одоо ердөөсө 3 секунд тоолно шүү заа юм. TOEFL нэвтрүүлгийн хөтлөгчд хэм бэ? 1 2 3.
За энэ бол Бүгд юм хийдэг л. Эма туул хоёр байлаа. За Эмадор яг амархан асуултанд таараад байна шүү. За. Тэгэхээр 3 секунд тоолно шүү заа юу. Манад хамт олон дунд сүнс дууддаг нэг хүн байна. Тэнгис. За зөв. Easy. За ганцах. Манай хөх тэнгэр райжод ихний болоод эцсийн удаа хийгдсэн ганцхан нэвтрүүлэг байдаг. Тэр юу вэ? 1 2 3 4 5 за дүрээ. Давхцаад байна. Энэ асуулт минийх байгаад би хариулж болох уу? Үгүй ээ. За энэ бол радио аялал байдаг юм аа. Тийм бол эцсийн удаа хийгдсэн. За одоо ингээд цөөхөн асуулт үлдсэн манай хаан. За дараагийнх. Одоо яг nice. За энэ манайхны редакторуудын хийдэг нэвтрүүлгийнх нь нэгнийх нь YouTube-ийн нэг үзэгч сонсогчийн комент байгаа шүү. За юм. Мөрөө манайхаа өөрсдийнхөө юмнууд ингээд үздэг бол анзаарна. Нэгнийх нь нэвтрүүлгийн үзэгчийн комент YouTube-ийн бурхан минь үнэн л байгаа да. Олон түмний өмнө сайхан ярьчаад. За энэ хэний нэвтрүүлгийн доорх комент вэ? Пөөх нэвтрүүлгийн Биш ээ. За тэгвш. Энэ бол Ганзуу ахын нэвтрүүлгийн нөгөө шивэстэй залуугийн доорх комент байлаа. За. Үнэхээр. За. Ганцах мэдэх байгаа та өөрөө. За амархан шүү тамираа заа юм. Одоо ердөөсөө 4 асуулт үлдсэн. За. Манай радио хэд гэсэн долгион дээр явдаг вэ? 89 2 119. За. За ингээ хос долгион дээр явж байгаа шүү. За тэнгис. Манай радио нийт хэдэн цагийн эфиртэй вэ? 16. За, come on. 16 цагийн эфиртэй 7-оос 23 цагийн хооронд энэ залуучуудтай хамтдаа байж болно шүү. Манай пэйжийн cover зурган дээрх 3 хөтлөгчийн маань зурган дээрх нэрний дараалал 1 2 Туул Эма Тамир. За. 2 нэнд байгаа шүү. Туулагч хилээ авсан. Болсон. За ингээм хамгийн сүүлчийн асуулт. За. Дууны үг байгаа шүү. За юм. Өнгөнгөөр анивчих хотын гудамжаар өвлийн уйлрал гэрэл нэмэн саруулхан гэгээтэй. Уйдгар үргээ хосын инээ дүүрэн баясалтай. Энэ хиний ямар дуу вэ? Саран туяагийн нөгөө ямар үд шинэ жилийн байд штэ. За видөө цагаан шүн. Цагаан шүн. За ингээд цагаан шөнөөр цагаан нүртэй хүмүүс. За ингээд дууслаа да. Хаалтаа тэгээ бөөндөө гоё хийцгээд. Хин хамгийн их асуултанд хариулчихва. Эмма хамгийн их асуултанд хариулчлаа. За тэгээд ингээ хэдүүлээ нөгөө ярьж тохирсныхаа дагуу дараагийн цалин буудаг өдөр дээр Эммагаа урамшуулах нэ гэж. За тэгээ хамтдаа байсан хамт олондоо маш их баярлалаа. Хатнаа маань тэгээ төгсгөлөө ичгтэй. Дараагийн цайны цагаараа уулзъя те. Дараагийн цайны цаг хэсгээрээ 5 хүнтэйгээ уулзцгаая. Тэгээд бас тодорхой хэмжээний хөгжилтэй асуултууд байсан болов бид бүхэн хамтдаа байгаарай. За. За тэгээд ажилдаа орцгоё. Дараагийн цайны цагаараа уулзъя. Хөх тэнгэр радио. Сайны цаг.